Сөрөг тоог үржүүлэх болон хуваах тухай хичээл тавтаа морил. За эхэлцгээе. Та нар хичээлээ үзээд сөрөг тоог үржүүлэх болон хуваах нь сансныг ботход тийм ч хэцүү биш юм байна гэж бодох хаа. За хэдэн дүрм цээжлэх хэрэгтэй. Дараа нь багш нь та нарт яагаад тэр дүрмүүд нь зөв болох талаар илүү ойлгуулах зүйл заах болно. За эхлээд үндсэн дүрмүүдээ үзье. Үндсэн дүрмүүд нь хоёр сөрөг тоог үржүүлэхэд жишээлбэл сөрөг 2-ыг үржих нь сөрөг 2 байвал за эхлээд тоонуудаа зүгээр сөрөг тэмдэггүй байгаа гэж бодоод 2-ыг 2-оор үржүүлбэл 4 гарна. За тэгээд дүрм ёсоор сөргийг сөргөөр үржүүлбэл эерэг тоо гарах хэрэгтэй байдаг. За эхний дүрмээ бичицгээе. Сүргийг сөргөөр үржүүлбэл эерэг. За хэрвээ энд сөрөг 2-ыг үржих нь эерэг 2 байсан бол яах вэ? За энэ тохиолдолд эхлээд 2 тооныхоо тэмдгийг нь орхиод харна. 2 2-ын 4 байдаг тийм үү? Гэхдээ энд бидэнд сүргийг үржих нь эерэг 2 байгаа учраас дүрм ёсоор сүргийг эергээр үржүүлбэл сөрөг гардаг. За ингээд дахиад нэг дүрм байна. Сүргийг эергээр үржүүлбэл сөрөг гарна. За хэрв эерэг 2-ыг үржих нь сөрөг 2 байсан бол яах вэ? За та нар магадгүй бараг тааж байгаах энэ хоёр нь их адилхан байгааз үүнийг шилжүүлэх чанар байр солих чанар гэдэг шүү дээ. За дандаа л энийг марцгаад ах юм. Тэгэхээр 2-ыг үржих нь сөрөг 2 нь бас л сөрөг 4 гарах нь байна. За ингээд сүүлчийн дүрм нь эергийг сөргөөр үржүүлбэл бас сөрөг байна. Үнэндээ энэ сүүлийн хоёр дүрм хоорондоо ялгаагүй. Сүргийг эергээр үржүүлээд сөрөг, эергийг сөргөөр үржүүлээд сөрөг байх нь. За үүнийг мөн өөрөөр тэмдгүүд нь өөр байх хоёр тоог үржүүлэхэд сөрөг тоо гарнаа гэж хэлж болно. За бас эерэг тоог эергээр үржүүлбэл бүгдээрээ юу гарахыг мэдээж мэдж байгаа. Зүгээр л эерэг гарна. За ахаад давтъя. Сүргийг сөргөөр үржүүлбэл эерэг, сүргийг эергээр үржүүлбэл сөрөг, эергийг сөргөөр үржүүлбэл сөрөг, эерэг тоонуудыг үржүүлбэл эерэг. За сүүлийнх нь бодлохоор байсан бах тийм ээ. За жаахан хэлбэрчлээд өгье. Тэгэхээр үржүүлэх үйлдэл хийх үед тоонууд ижил тэмдгүүдтэй байвал үржүүр нь эерэг тоо гарна. Харин ялгаатай тэмдгүүдтэй байвал сөрөг тоо гарна. Өөрөөр хэлбэл нэгийг үржих нь нэг тэнцүү, нэг байна. Эсвэл сөрөг нэгийг үржих нь сөрөг нэг нь бас эерэг нэгтэй тэнцүү байна. Эсвэл нэгийг үржих нь сөрөг нэг тэнцүү, сөрөг нэг ба сөрөг нэгийг үржих нь нэг тэнцүү, сөрөг нэгтэй тэнцүү байна. За доод талын хоёрт ялгаатай хоёр тэмдэг эерэг нэг ба сөрөг нэг байгааг харж байгааз. За дээд талын хоёрт болохоор энд бол 2 1 хоёулаа эерэг, харин энд 2 1 хоёулаа сөрөг байна. За одоо бүгдээрээ хид хідэн жишээ бодъё. Та нарт маш ойлгомжтой байх гэж найдаж байна. Та нар бас дасгал бодлого ажиллаад үзээрэй. Багш нь та нарт аль дүрмээ ашиглах санааг өгнө. За жишээ нь сөрөг 4-ийг үржих нь эерэг 3. За 4-ийг 3-аар үржүүлбэл 12 тийм үү? Бидэнд сүргийг үржих нь эерэг байгаа. Тэгэхээр ялгаатай тэмдгүүд байгаа учраас сөрөг гарах нь. Сөрөг 4-ийг үржих нь 3 нь сөрөг 12. За тийм байх ёстой. Яагаад гэвэл бид сөрөг 4-ийг 3 удаа авахыг хэлж байгаа шүү дээ. Тиймээс сөрөг 4 нэмэх нь сөрөг 4 нэмэх нь сөрөг 4 тэнцүү сөрөг 12 гэсэн үг. Хэрвээ та нар сөрөг тоог нэмэх хасагтлаарх видео хичээлийг үзээгүй бол эхлээд тэр хичээлийг үзэх хэрэгтэй шүү. За ахаад нэг жишээ бодъё. За сөрөг 2-ыг үржих нь сөрөг 7. За та нар хичээлээ хизээж хамаагүй зогсоогоод өөрсдөө бодож чадах хэсгээ үзээд тэгээд дараа нь хариугаа харж болно шүү. За 2 7 14. Тэгээд энд ижил тэмдэг байгаа учраас эерэг 14 гарна. За ердийн үед эерэг тэмдгийг бичих шаардлагагүй л да. Гэхдээ бичвэл илүү тодорхой болж байгааз. За өөр. За 9-ийг үржих нь сөрөг 5 гээ. 9 5-ын 45. За ахин хэлэхэд тэмдгүүд ялгаатай байгаа учраас хариу нь сөрөг байна. За эцэст нь сөрөг 6-г үржих нь сөрөг 11 гээ. За 6-г 11-ээр үржүүлбэл 66 ба хоёулаа сөрөг байна. Тэгэхээр хариу нь эерэг гарна. За бүгдээрээ одоо жоохон залрахыг бодлогоодъё. Тгийг үржих нь сөрөг 12 хэд вэ? За та нар тэмдгүүд нь ялгаатай байна гэж магадгүй. Гэхдээ тэг нь бол эерэгч биш, сөрөгч биш. Эерэгч биш, сөрөгч биш тгийг хэдээрч үржүүлсэн тэг гардаг. За энд үржүүлж байгаа тооны эерэг байна уу, сөрөг байна уу хамаагүй. Тгийг юугаар ч үржүүлсэн тэг хэвээрээ байна гэсэн үг.
За одоо бүгдээрээ эдгээр дүрмийг хуваах үйлдэлд ашиглаж болох хэсгийг харцгаая. За үнэндээ бол ижил дүрмийг ашигладаг. 9-ийг хуваах нь сөрөг 3 гэж байвал эхлээд бид 9-ийг 3-т хуваахад хэд гарах вэ гэж бодно. За тэгвэл 3 гарна шүү дээ. Тэмдэг нь ялгаатай байна тийм ээ. Эерэг 9 сөрөг 3. За ялгаатай тэмдэг байгаа учраас сөрөг гарна. 9-ийг сөрөг 3-т хаваагаад тэнцүү сөрөг 3 байна. За дараагийнх нь сөрөг 16-г хуваах нь 8. За энэ хэд вэ? Тэгэхээр ахиад 16-г 8-т хуваавал 2. Гэхдээ тэмдгүүд ялгаатай байгаа. Сөрөг 16-г хуваах нь эерэг 8 тэнцүү сөрөг 2 байна. Ялгаатай тэмдэгтэй байвал сөрөг гардыг санах хэрэгтэй. За дараагийн жишээ сөрөг 54-ийг хуваах нь сөрөг 6 нь хэд вэ? За тэгэхээр 54-ийг 6-т хуваавал 9 байна. 2 тооны хуваагч ба хуваагдагч нь хоёулаа сөрөг байгаа учраас сөрөг 54 ба сөрөг 6. Тэгэхээр хариу нь эерэг байна гэсэн. Энэ юу гэсэн үг вэ гэхээр ижил тэмдэгтэй байвал эерэг хариу гаргахыг бүгдээрээ санах хэрэгтэй. За хахад нэгийг бодъё. Мэдээж тгийг хідэд ч хуваасан тэг хэвээр байна. Энэ бол ойлгомжтой. За бас ямар ч тоог тэгт хувааж болохгүй. Өөрөөр хэлбэл энэ нь тодорхойлогдохгүй гэсэн үг. За хахад нэгийг бодъё. За санамсаргүй тоонууд сонгоноо. 4-ийг хуваах нь сөрөг 1 хэд вэ? За 4-ийг 1-т хуваавал 4. Гэхдээ тэмдгүүд нь өөр байна. Тиймээс сөрөг 4 гарна. Ойлгомжтой байгааз? Та нар өөрсдөө сөрөг тоог үржүүлэх хуваах аль болох олон бодлого бодох хэрэгтэй. За тусламж гэснийг дарвал эдгээр дүрмийг эргэн сануулах болно. Та нар чөлөө цагаараа эдгээр дүрмүүд нь юу гэсэн үг вэ? Яагаад зөв байна вэ? Сөрөг тоог эерэг тоогоор үржүүлнэ гэж юу гэсэн үг вэ гэдэг талаар бодоод үзээрэй. Тэгэхээр сөрөг тоогоор үржүүлнэ гэж юу гэсэн үг болох талаар бодоод үзвэл бүр ч сонирхолтой болно. Гэхдээ та нар одоо хэдэн жишээ бодоход бэлэн болсон гэж бодож байна. Амжилт хүсье.